За Сүхбаатар дүүргийн Тамян газраас та бүхэнд мэдээллийг хүргэе. За Сүхбаатар дүүргийн засаг дарга Балармаа тэргүүтээ удирдлагууд өнгөрсөн хугацаанд Таиландд амарч аваад ирсэн. Гэхдээ за төрийн татврын мөнгөөр тэд амарсан. За гэтэл одоо Таиландд амарч аваад яваа гэсэн мэдээллийг одоо түгээсэн, ярьсан гэх асуудлаар зарим одоо хорооныхоо засаг даргыг дарамтлж байгаа гэсэн ийм мэдээллүүд одоо захин орчинд. За тухайлбал баян Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны засаг дарга тэргүүтээ засаг дарганаар бол энэ талаарх олон мэдээлэл бол өгсөн байгаа. Тэгэхээр бид яг одоо Сүхбаатар дүүргийн засаг дарганы Тамян газар ирээд за ямар одоо бүрэлдэхүүнтэйгээр Таиландд хичнээн хоногийн хугацаатаагаар Сүхбаатар дүүргийн удирдлагууд амарсан ямар одоо ажлын чиг үүргээр явсан бэ гэдгийг бас тодруулъя. Дээрэс нь за яагаад энэ мэдээллийг олон нийтэд ингээд түгээсэн бас бусдад мэдээлсэн засаг дарганараа ямар шалтгаан үндслээр дарамтлаж бас ажил хийлгэхгүй байгаа талаарх мэдээллийг авахаар Сүхбаатар дүүргийн засаг дарганы Тамян газарт ирсэн байна. Тэгэд ороод бас зөвшөөрлийг аваад Сүхбаатар дүүргийн засаг дарганы Тамян газар болон холбогдох хүмүүстэй нь уулзч мэдээлэл авъя. Засаг даргаас тодруулах гэсэн таны холбоод өгөөч. Бид нар доор ирчээд байна л да. Ямар асуудал? Энэ нэг Таиландд явсан дээрээс нь энэ та Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын мэдээлэл лидертэй холбоотойгоор. За би асууя. За засаг дарга байгаа юм байна те шүрэн цэцэг. Шүрэн цэцэг утасны дугаар. За тэгэхээр үзэгчдээ бид Сүхбаатар дүүргийн засаг дарганы Тамян газраас орж мэдээллийг авахаар орлоо. За мөн Сүхбаатар дүүргийн засаг дарга Балармааг одоо цаг орчим хугацаанд бол хүлээлээ. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн засаг дарга Балармаа Таиландд за ямар хэрэгээр очисон, за мөн түүнтэй хамт явсан баг бүрэлдэхүүн ямар одоо чиглэлийн үрээнд Таиландд явсан бэ гэдэг асуудлыг бид тодруулахаар Сүхбаатар дүүргийн засаг дарганы Тамян газар ирсэн. За хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдлоо. Гэтэл бол за эмчилгээний зорилгоор одоо Таиланд бол ганцаар яваад ирсэн. Ийм мэдээллийг бол дүүргийн хэвлэлийн төлөөлөгч бол өгсөн. Тэгэхээр яг одоо бид бас өөрлөөр залгаатай. За нарийн бичгтийн холбогдсон боловч хурлынхаа завсарлагаар гарч ирээд одоо тайлбар өгөө гэсэн боловч за тайлбар өгөхөөс татгалзаад ингээд татгалзлаа. Тэгэхээр Балармаа Сүхбаатар дүүргийн засаг дарга Балармаа л өөрлөнд гар утсруутай залгаад үзсэн. Төр МН гээд мэдээллийн сайтаас холбогдож байна. За минь. Ямар асуудлаар мэдээлэл авах гэдэг вэ? Таиланд руу Сүхбаатар дүүргийн удирдлагууд явсан. За дээрэс нь төсвийн мөнгөөр явсан гэж иймэрхүү мэдээлэл гараад байна л да. Тэгэхээр та бол одоо яг явсан юм байна. Гэтэ ямар журмаар гэдгийг ямар одоо ажлын чиг үүргээр явбуу, ямар эмчилгээ байвал чинь нот явсан юм ийм. Гэхдээ явсан чинь дээр төсвийн мөнгөөр яваагүй. Эцнээс нэг 2-3 удаа хаалгаанд орсон. Тэгээд сая бас нэг жоохон гинт болдог. Бээжинд хамгийн сүүл таалгаа илгэсэн. Тэгээд нөгөө Бээжин чинь 28-гийн карантинтай. Тэгэхээр нөгөө ажлаа хайж болохгүй энэ чинь сайн муучихсан бас төрийн ажил явуулж байна. Өмнө нь бол яг сумья даргаас 3 сарын захиргааны чөлөө гэж байдаг. Хуулийнхаа хугацаанд ирсэн. Тэгээд сая нэг жоохон болдгоо Монгол тэрийг хийлгэх гэсэн чинь нэг чинь жоохон ухаалтж унаад болтгоо. Нөгөө судсаар бодож шахаж заавал юм хийх гэдэг. Тэгээд судалж байгаа Таиланд нөгөө спорт мэдлэгтэй нөгөө бомрон град гэдэг юм чинь нөгөө манай монголчууд их үзүүлдэг юм байна. Би анхудагаад очлоо доо. Тэгээ яваад ирсэн миний дөө чинь одоо надад худлаа яриад ах юм байхгүй.
Энэ ертөнцийн манай төлөөлөгч, нийтийн төлөөлөгч, дүүргийн төлөөлөгчөөр сонгох. Би өөртөө чирч авч дараад гарч нөхөр. Одоо өөрийг нэг хурлын дарга болмоор байна. Судалгаа орлогч болмоор байна гэдэг нэг хүн ийм олон албан тушаал авахгүй. Тэгээд ингээд жоохон эсэргүүцсэн бүгдд нь намын хороо гэж байдаг бинтээ. Тэгээд лайв мав хийгээд одоо нэг өөрийг нь мессенжер тавиагүйгээр өнгөж намд орж ирээд энэ залуу боловсон хүчин бас юмд хүлээжтэй байх ёстой. Тэгээд одоо ингээд дүүрийнхаа эсрэг, намынхаа эсрэг юм ярьсан да миний дээ. Чинь одоо надад бодлоо юм байхгүй миний дөө. Ааха. Таныг одоо мөнгөөр гэх юм бол төсвийн мөнгийг танах шалгаад үздэг угаасаа мөнгө гарсан бол захимжаар мөнгө гардаг. Болормоотой мөнгөөр мөнгө гарсан байна уу? Энэ тамийн газрын ажилчид дарганаар явсан бол мөнгө гарсан байх ёстой миний дөө. тантай хамт тамийн газрын даргач явсан юм байна тийм үү? Тамийн газрын дарга яваагүй, тамийн газрын дарга ээж нэг муу байгаагүй байгаа миний дөө. Одоо үргэлж хүлэн дуусаагүй байгаа. Яг нэг тантай хамт явсан гэж яриад байгаа шүү дээ. Худлаа. Тэгээд нэг юм самцгийн сэтгэлээр ингээд юм хийдэг, ингэж юмыг хавлуулдаг гэж бас болохгүй шүү дээ миний дөө. Тэгэхээр танаа намын үйл ойлголцоос үүдээд ингэж одоо худал үнэн мэдээллийг хорооны засаг дарганаар тарааж байна гэж харж байна уу те? Би одоо тэгж шууд хэлнэ. Эцэст нь одоо худлаа үнэн байхгүй мэдээ. Чин тэгээс нэг ходроггүй голгүй юм хийхгүй. Ер нь агтаасаа нэг үйл байдал нэг дарга дээр тавиаж хурлын дарга болмоор байна. Засаг даргын орлогч болмоор байна. Тэгээд анх намд орж ирээд удаагүй байсан залуу надтай хамт нэр дэвшээд нийгмийн төлөөлөгч, дүүргийн төлөөлөгч болсон залуу наад залуу чинь лайв хийгээд байгаа залуу чинь. Юм чинь бас хэмжээ хязгаартай гэдэг чинь намын бодлого гэж байна. Намын дүрм журам гэж юм байна нээдөө. Ингэж одоо хүнтэй худлаа үнэн дайрдаг, өөрсдийнхөө амбицийг, өөрсдийнхөө туршин тачааллыг ингэж нам руугаа хийдэг. Энэ чинь маш олон хүний баг хамт олонний хүч хөдөлмөг гэжтэй нээдөө. Тийм учраас энийг бас та нар ялгаж салах байх гэж би бодож байна. Энэ чинь юмд чинь бас нэг учир жамсан гэж байна. Юмны чинь эрэм дараалал гэж байна. Намынхаа буйнаар намынхаа энэ намын нэр хүндэнд гарч ирчгээд өнөөдөр ингээд нулимад явж байгаа улсууд одоо ингээд байдаг юм байна гэж нь бас жоохон харамсалтай байна. Тэгээд жоохон сэтгэл дондор байна. Тэгээд учир нь олдох байлгүй дээ.